Тэгэхээр сайдын хэлж байгаагаар бол цаг хугацаа хэмнэ гэж хэлж штэ. Тэр яг ямар цаг хугацаа яаж хэмнэх юм гэдгээ бас тодорхой болгох зүгээр байна. За хүн суртлыг бууруулна багасгах гэж байгаа. Цаана авилгын асуудал байгаа штэ. Тэр яг одоо энэ гайл хил гаалтай холбоотой авилгын асуудал. Жишээлбэл Солонгосын нэг бомтоос өдөрт дунджаар 70 шингэлэг Монгол руу ачуулж байгаа. Солонгосоос ачуулахдаа бол тэнцээ бүх бүрдүүлэлтийг хийгээд зураг хөргийг аваад нэг машин ачлаа гэхэд 12 янзын зураг аваад Тэнжээний бомтон дээр ирээд хятад тэрийг нь шууд аваад Монгол дээр ирээд гацдаг. Тэгээ Монгол дээр бол одоо тодорхой хэмжээний үнэтэй, тодорхой хэмжээний одоо бүлэг үүссэн байна гэдэг гомдлууд ирээд байгаа. За тэгээд тэр бүлэг нь бол тодорхой хэмжээний мөнгөтэй, эрх мэдэлтэй, нөлөөтэй Монгол улсад төвлөрүүлэх татвар бага, тэнцэнэ хоорондоо эргэлтүүд явагдаад байна гэсэн бүх тарифтай юм асуудлууд явж байгаа. Энийг бас бид нар гайл татвартай холбоотой асуудал дээр бас асуулт явах гэж байгаа. Тэр аль болохоор яг энэ тооцоо судалгаагаа за дэлгэр сайхан сайд. Ер нь бол таны хэлсэнтэй санал нэг байна. Одоо энэ төмөр замаар холбогдож байгаа энэ бүхэл одоо улс орнууд ялангуяа манай 3 дахь орноос орж ирж байгаа энэ контейнертай ачаа бараа бүгдийг бол одоо ингээд тэр бараг гайл хийж байгаа улсаас нь төрүүлээд одоо бичиг саасны одоо юугээр онлайнаар ирчдэг. Одоо тодорхой барааных нь тоо нэгж үн. Тэгээ энийг бол эндийн шууд шивэд оруулцдаг. Ийм л нөхцөл бүрднэ л гэсэн үг. Тийм учраас энэ бол одоо өөрөөр хэлбэл одоо яг өөрөө чи хэлж байгаатай адилхан одоо тэр гайлын татвар дээрээс зүхтах, үн хямдруулах ийм боломж олцоо байхгүй, тоо хэмжээг багасгах ийм боломж олцоо байхгүй болгож байгаа л гэсэн үг. Ер нь бол тийм учраас энэ тал дээр бол бид нар одоо сурталчилгаа тэгээ бусад олон нийтэд таниулах энэ бүх асуудлаа бас нэлээ хүмүүсээ бэлтгэх